Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн улирал бүгдээрээ хүндхэн өдрийгэнэ. Хүндхэн өдөр. Хөрхий бүжнийг сулбар байлаа. Их тулай хүүгээ дулаахан хүнжлээ ухчаад хаарын эмчийг дуудав. Тэр халууж байх шиг байна. Тайван байлгаад луунтай цуснаа хийж өг гэж эмч хэллээ. Их тулайч луунгийн салаад хийгээд хүүтэй өгтөл бүжиг өлсөөгүйгээд идсэнгүй. Ээжинд хайдал хаарын эмчийг дуудав. Тэр ахаад л магадгүй тэр ханиа төлсөн байх. Дулаахан хучаад луунгийн зутан хийж өг гэлээ. Их тулайч луунтай зутан шүлхийн хүүтэй өгтөл бүжиг халбарыг ч идсэнгүй. Дахиад л эмч хайрыг дуудав. Эмч ирээд илдгээд "Хүү минь чи яг юу хиймээр байна?" гэж асуулаа. Бүжин ээж рүү зав. Их тулай хүүгийн хонгол үсийг илээд ягаахан хамандын зөөлөн үнсэж игрэйлэн тэвэлээ. "Одоо л дээдлээ" гэж бүжин өвүүлв. Тэгээд ээж нь хүүгээ өвөд дээрээс суулгаад хөвчлээ түхяж өглөө. Идүүтэй бүжин хөөрхөн гинээр орой болоход бүжингийн бие сайжирсан байлаа. Аав нь ч ажилласаа ирэв. Ээж нь нөхөртөө өнөөдөр болсон бүх зүйлийн талаар эмчийн хэлсэн зүйлийн тухайч ярьлаа. Үүнийг сонсож суусан бүжин би салаад тутан идмээргүй зөвхөн тэрвэрлж хөвгөлтэй түүхүүдийг сонсмоор байсан юм гэлээ. "Хамгийн сайн бол хайр халамж шүү дээ" гэж аав нь нэмж өгүүлв.